Нэг эмэгтэй ингээд гал дүртөд, гал манзуулаад шатаад юугаар атуусны буулд руу тэр гүүгөө явж ижээ. Атуусны буулд дүүрэн хүмүүс байсан. Гэхдээ хинч тэр шатаж явж байгаа эмэгтэйд бол туслаагүй. Тэгээ хэрэг юу болсон юм бэ гэдгсэн чинь нэг залуу олон хоногийн өмнөөс ламбард дээрмтгэхээ судалсан байна. Судлаад скотч, чүдэнц, бензин олж аваад нөгөө ламбард дээр очижээ. Очоод орсон хэд хэдэн хүмүүс үйлчлүүлж байгаа үйлчлэгийг нь хард дуусны дараа зөрөөд орж орсон чинь нөгөө нэг ламбард ажиллаж байгаа эмэгтэй асууж лээ. Би илүү яах гэсэн юм бэ гэж. Тэгэхээр юм тавих гэсэн юм а гэж. Тэгж хэлэнгүүтлээ ламбардны хаалга дотор талаас нь чагтны нөмрөөр нь түгжээд бензинээ шууд засаад. Бензин зассан чи хөөж юу болж байна гэдээ хүн чинь нэг штэ. Тэнгүүт нь чүдэнсний хайрцаг ураад чүдэнзний хайрцаг асаагаад гал асаасан. Тэгээд мөнгө өгсөн. Өгийн чи харин наад юугаа унтраа, галаа унтраа гэхлээр нь галаас ихсрээд галаа унтраасан чинь нэгэнт бензин засцсан байсан учраас уурсан тэр бензин дээр гал хүрээд шатсан. Тэгээд тэр ламбард дээр жижигхэн өрөө тэр хоёр хүн хоёулаа шатж ихдээ нөгөө залуу юугаараа ноцтоод гарах гэж хаалгатайгаа ноцтоод нөгөө эмэгтэй шатсан эмэгтэй бас хамт ирээд тэгээд хоёул хоёр талаас жигцэлтэл хаалгаа гараад тэгээд энэ комбинатын буудлын энд байсан болсон хэрэг байхгүй. Тэгээд нөгөө залуу болохоор тэр чигээр цаашаа гүгээд тэр барсын дүү гараад зүхтагаад гэдэг яваад өгсөн. Нөгөө эмэгтэй болохоор шатсан чигээр явах гэхээр гүйж овсоор байгаа. Тэгээд ер нь биеийн гадуурхын 75-аас дээш төлөгдсөн учраас амь нас нь хохирсон. Үндсэн хэргийн агуулгын мөн чанар нь өөрөө дээрэмтгэл агуулгатай байсан. Гэтэл сүүлдээ хүний амь насанд яг хүрсэн. Тэгэхээр гиндэргийн нийгмийн аюулын шан чанар гэдэг бол зөвхөн хор уршиг төдийгүй үйлдэлийн арга тийм ээ гинт санаа бодол түүнээс гарч байгаа үр дагавар гэсэн олон юмны нийлбэрээр яг гэхээр тодорхойлогдож байгаа. Энэ тохиолдолд саяны этгээдийн үйлдэлийг хэрхэн яаж зүйчлэн шийдвэрлэх вэ? Хүн амьдараа шатна гэдэг бол өөрөө нийгэмд аюултай юу? Гэхдээ аюулгүй гэж хэлж бол яагаад ч болохгүй шүү дээ. Тэр чинь нийгэмд аюултай аюултай. Тэгэхээр өмнөх нөгөө нэг авж байгаа кейснэр бол нэгд нас орчны дараа шатааж байгаа үйлдэл амьд байхад шатааж байгаа үйлдэл хоёрын аль нь илүү аюултай шинжтэй байх вэ гэдэг дээр эрүүл хэвцүүд өгүүлт хийж байна л гэсэн үг. Амьд байхад шатааж байгаа шүү дээ. Аюултай мэдрэмж үүснэ. Тийм учраас энэ шин чанар. Гэхдээ энэ бол яг 90-ад оны социализмын нийгмийн байх үед 90-ад оны үед гарсан хэрэг. Тухайн үед бол Монгол улс ялын дэд хэмжээтэй байсан. Тэгээд энэ хүнд бол ялын дэд хэмжээ өгсөн. Ийм эргийн материал. Үндсэн гэмтэрэг нь бол дээрэмтгэхэр. Үндсэн гэмтэрэг нь бол дээрэмтэх байсан. Тэгээд дээр нь хүний амьнаас санаатай хохироосон. Гэхдээ олон нийтэд аюултай буюу галдан шатаа гаргаар хүний амьнасыг хохироосон байна гэд үтсэн за өмгөөлөгч байгаа зүгээс бол хүн гэмтэл бол нас орсон дээрэм гэдэг зөвлөлтийг бол зүйчлүүлэх гэж л одоо өмгөөлсөн байлээ. Гэхдээ улсын дэвшигчээр нэгд шийдвэрлэхдээ бол хүний амьнасыг санаатаагаар аргас хэсгийн аргаар шунгаа тал дээр алдсан байна гэж эцэслэн шийдвэрлсэн ийм зүйл байна.